Тэр бол ер нь нэлээд юустай манай үйлчлэгэнд одоо арга эрдэнэ иргэн хяналттай явах юм арга эрдэнэ иргэн нийлүүлэх гэсэн үйлчлэгээ байдаг болохоор аль болох өргүүлгээс илүүтэйгээр одоо аав ээж нь юу вэ арга эрийн ерөөхдөө өнөрбөл байх хугацаанд судлан гэсэн судлаад эцэг одоо тухайн дүүрэг хорооны ингээд мэрэгчнүүттэй уулзаа тий тухайн хүүхд арга эрдэнэ иргэн нэгдэх боломжтой нэ боломжгүй нэгдгээс шалтгаалan аль болох арга эрдэнэ одоо иргэн нэгтгэдэг гэсэн. Өршлөх талаар бол одоо намайг ажлын хугацаанд бол хүүхдүүд өршлүүлсэн гэж бол сонсогдоагүй. Тэгэхээр ер нь аягүй цөөхөн л байдаг байх гэж бодож байна. Одоо манай төрийн байгууллага болохоор асрамжийн газар утгаараа одоо хүүхд тасраа хамгаалагч байхгүй бол өнөр асрамжийн газар руу ирж байгаа шүү дээ тий. Гэтэл манай дүрмд болохоор энэ хүүхдийг одоо 18 нас хүртэл байлганаа гэж ирдэг. Магадгүй 18 нас хүртэл байх хугацаанд бид нэр арга ирэн сая судлан гэсэн шүү дээ тий. Тэгэхэд арга ирэн магадгүй гараад ирэх юм бол энэ хүүхд нөхцөл байдлын үнэлгээ хийгээд одоо тасан зохицсон үйлчлэгээр явуулж агаад магадгүй 18-аас ч өмнө тухайн хүүхдийг арга эрдэнэ хүлээлт өгөх боломжтой байдаг. Гэтэл бүр ингээд арга ирж байхгүй тий одоо бүтэн үнчин ч юм ийм хүүхдүүд болохоор өнөр бол ерөнхийдөө 18 нас хүртлээр байна. Тэрний дараа яа гэм бэ гэхээр одоо дараагийн үйлчлэгээр шилжүүлнэ. Дараагийн үйлчлэг гэдэг нь болохоор одоо ботаникт байдаг залуучуудын тусгай зохицолбор төвгээ байдаг. Тэнд болохоор хүүхдүүдийг 18-аас 22 нас хүртэл байдаг хгүй. Тэгэхээр манайх тийшээгээ шилжүүлдэг гэсэн үг 18 нас хүрсэн хүүхдүүдийг.